За бүгдөө эзний өрөөл дотор за одоо сайн байгаа үстэй тий. За тэгээд өнгөрсөн 7 хоногт эзнийхээ үйлчлэлээр Улаанбаатарт, Баянхонгорт, Өвөр хангаа тэгээд Библи хамтлагаа сургалт үйлчлэлээ хийгээд ирлээ. Тэгээд маш гайхалтай цаг байлаа. Ер нь энэ Библи хамтлагаа сургалт үйлчлэл бол үнэхээр сүнсний тийм сэргэлтийн үйлчлэл байгаа. Яг бол хүн Бурхны үгийг өргөх үед, Бурхны үгийн төлөө тийм ээ одоо амьдрах үед, зориулах үед үнэхээр одоо Бурхны өрөөл тэнд байд. Бурхан хоёр зүйл дээр ингээд өөрийн сүнс амьсгалаа өгсөн баг. Тэрний үг юм бол Бурхан хүнийг бүтээгээд хамраар нь одоо амин амьсгал буюу сүнсээ өгсөн байдаг. Тийм учраас хүн болсон. Бурханы бүх бүтээлүүдээс бид нэр өөр. Яг бол Бурхан өөрийнхөө дүр төрхөөр бидний бүтээгээд хамраар нь амин амьсгалыг өгсөн байна. Мөн эзэн 2 дугаар Тимотийн 3:16 6 дугаар ишлэгээр ярих юм бол Бурханы амьсгалснаар Бурханы үг бичигдсэн гэж хэлж байгаа. Тийм учраас Бурханы үгэнд Бурханы амьсгал байдаг байна. Тийм учраас энэ үгийг уншихгүй, энэ үгийг гэр орондоо тунхаглахгүй, энэ үгийг барин залбирахгүй байх юм бол тэр яаж Бурханы амьсгалыг бид нэр хүлээж авах вэ? Яг бол бидний амьдарч байгаа ертөнц бол сүнслэг. Бидний амьдарч байгаа ертөнц бол үл үзэгдэх ертөнцөөс үзэгдэх ертөнц бий болдгоо гэж Паул хэлсэн байдаг. Тэр үл үзэгдэх ертөнцийг хардаг, үл үзэгдэх ертөнц байдаг гэдэгт итгэж тэр үл үзэгдэх зүйлсүүдэд анхаарлаа хандуулдаг хүмүүс бол үнэхээр үзэгдэх ертөнцийг тэр үнэхээр ямар байлгах вэ гэдгийг шийддэг. Бид нар альва одоо тийм ээ зүйлсүүдийг харах үед л энэ харагддаг. Бид нар ингээд мод ямар нэгэн зүйлийн үндэс гэж харагддаггүй шүү дээ. Тэгээд тэр үндэс ямар байгаагаас тэр мод, тэр үр жимс ямар байх вэ гэдэг нь шалтгаалж идэг. Тэгвэл хүний зүрх сэтгэл харагддаггүй. Хаана байдгүй гэхээр бид нар мэдээж зүрхэн дээр дардагдсан яг үндэ энд байхгүй шүү дээ. Яг бол харагдахгүй. Тэгээд хүн далд тийм ээ тэр зүрх сэтгэл тэр далд дотоод хүн ямар байгаагаас хүн гаднаа яаж амьдрах вэ гэдэг нь шалтгаалж идэг. Үнийг мэдээж хандлага, зүрх сэтгэл, сүнс, сэтгэл санаа гэж олон талаар хэлж байгаа. Тэрс алсын хараач болгон итгэлийн ахан дүүсээ бид нар бол үнэхээр үл үзэгдэх ертөнц байдаг гэдэгт итгэдэг. Бас үнэхээр түүнийг бид нар чухал тавьдаг итгэлийн гэр бүл байгаасаа гэж өрөөж байна. Амен. Мунхан хүн бол зөвхөн гаднах, мунхан нэгэн бол яг л гаднах амьдралын тийм ээ нүдэнд харагдж байгаагаар л амьдрдаг. Үүнийг удирдлага манлайлалын тал дээр ч гэсэн юу гэж заадаг вэ гэхээр дахиад төрлийн хүмүүсээ гэж хэлдэг. Яг бол дахиад өмнөхөө тийм ээ тоншол өндгөө гаргаад өмнөхөө тоншол идэл өндгөө гаргаад амьдарч идэг. Үүнийг бол тийм ээ зөвхөн өдөр тутмын амьдралаа харж амьдарж байгаа хүмүүсээ гэж хэлж байгаа. Бурхан биднийг алсын хараатай байхаар бүтээсэн. Бурхан биднийг ирээдүйд тийм ээ үнэхээр Бурхан дотор ирээдүгээ ялалттай байгаасаа гэж Бурхан биднийг бүтээсэн юм аа. Бурхан бол санаачилдаг Бурхан. Бурхан санаачилсныхаа дагуу бас хийж чаддаг Бурхан. Яг тэгвэл тэр төгс хүчтэй байхгүй юу? Тэр өгөх юм бол ийм байх болно гэд дотроо санаачлах үед тэр нь ёсоор болж ирсэн. Бурхан өнөөдөр биднийг бас санаачилдаг байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд залбирдаг байх юм бол түүний тусламжийг эрен хайдаг байх юм бол тэр бидэнд туслах болно. Бид хэдийгээр Бурхан шиг төгс биш ч гэсэн Бурхан биднэрт туслахыг хүсдэг юм аа. Тэгвэл өнөөдөр би та бүхэнтэй Матай 25 дугаар бүлгийн 24-өөс 30 дугаар ишлэлийг хамтдаа гаргана. Айдас галыг бөхөөдөг гэдэг сэдвээр эзний үгийг хуваалцахаар бэлтлээ. Өнөөдөр Матай 25-ын 24-өөс 30 дугаар ишлэлийг хамтдаа гаргацгаая. За ер нь бол бүр өмнөхөөс нь уншихыг бас та нараас хүсэж байна. Матай 25 дугаар бүлгийн за 14-өөс уншъя. За манай эрчүүд маань 14, эмэгтэйчүүд маань 15 гээд бүгдөө 30 хүртэл хамтдаа уншъя. За эрчүүд бэлэн үү? За эзний дайчин эрчүүдээ дуу хоолойгоо өргөөд хамтдаа уншицгаая 3. Энэ нь холын аянд гарахдаа зарц нараа дуудаад эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил билээ. За эмэгтэйчүүд. 3.
Таван талант авсан нэг нь тэр даруй явж түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов. Үүний нэг харин нэгийг авсан явж газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Таван талант авсан нь ирээд илүү таван талант өгч эзэн минь ээ та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон гэвэ. Хоёр талант авсан нь ирээд эзэн минь та надад хоёр талант олгосон. Би хоёр талант нэмж олсон гэхэд мөн нэг талант авсан нь ирж эзэн минь ээ би таныг тариалаагүй газраасаа хадаж авдаг цацаагүй газраасаа хураадаг хатуу хүн гэдгийг мэднэ. Эзэн түнд залах уу ойлгохгүй буу бол чи намайг үр суулгаагүй газраасаа хадаж авдаг цацаагүй газраасаа хураадгийг мэддэг гинэ. Түүнээс нэг талантыг авч 10 таланттайд нь өгсүгэ. Учир нь хүнд байна. Түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг байх болно. Харин хүнд байхгүй байна. Түүнээс байгаа нь хүртэл авагдана. Энэ тусгүй бод за бүгдээ хамт уншицгаая 30 дугаар эшлэгийг. Энэ тусгүй бодыг харанхуйд хөөж гарав. Тэнд уйлан шүд хавирхан бүй гэж хэлжээ. За эзний үгийг бүгдээ хамтдаа харцгаая. Энэ гарч байгаа эзэн холын аянд явахдаа эзэмшлээ 3 бол буюу 3 хүнд өгж байгаа эзэн бол бурхныг төлөөлүүлэн ярьж байгаа. Тэгээд энэ 3 зарц 3 боол гэдэг бол биднийг төлөөлүүлэн ярьж байгаа. Энд дээр харах юм бол тийм ээ чадварынхан дагуу талант өгжээ гэж хэлж байгаа. За зарим Библи судлаач нар энэ нэг талантыг тухайн үеийн хөрөнгөөр ярих юм бол ер нь бол 70 жилийн тийм ээ эд хөрөнгө гэж ярьдаг юу гэдгийг судалгаа юу гэдгийг тайлбарч байгаа. Тэгээ та нар боддоо 70 жилийн ажил хийгээд олох тэр цалин нэг талант واخгүй. Гэтэл 5 талантыг өгсөн гэж хэлж байгаа. Нөгөө хүнд нь чадварынхан дагуу 2 талантыг өгсөн. Тэгвэл чадварынхан дагуу нөгөө хүнд 1 талантыг өгсөн байна. За эндээс бүгдээрээ нэг зүйлийг бодж үзье. 5, 2, 1 гэж бодохоор 5 талант нь илүү их хайртай. 2 талантт нь арай бага хайртай. 1 талантт нь бүр хайргүй юм шиг бид нэр мэдэрч ойлгож болохгүй. Чадварынхан дагуу гэдэг үгийг бид нэр анзаарах хэрэгтэй. 5 талант авсан хүн бас яаж вэ? Чадварынхан дагуу гэхээр за ингээд ойлгохоор бид нар жоон буруу ойлгох гээд байгаа шүү. Бид нар 5 талант авсан хүн илүү чадвартай учраас 5-ыг өгсөн гэж бодоод байгаа. Чадварынхан дагуу шүү. Тэгвэл хараа 5, 2, 1 талант авсан хүний хэн нь илүү чадвартай байсан бэ эзэндээ? 1 талант авсан хүн чадвартай байхгүй юу? Яагаад гэвэл илүү сайн гэж мэдж байгаа учраас. Хэрвээ та өөрийгөө бага талант авсан гэж бодож байгаа бол та өнөөдөр өөрийнхөө талаарх ойлголтоо өөрчлөөрэй. Бурхан намайг 10 болгож чадна гэж итгэсэн учраас нэгийг өгсөн. Надад бага өгсөн гэж санагдж байгаа бол тийм ээ? Бурхан намайг чадна гэж итгэдэг учраас өгсөн гэж хараа. Эндээс бидний бодол өөрчлөгдөх ёстой. Итгэлийн анхан дүүс. Өнөөдөр яг энэ үгэн дээрээс бүгдөө
5 талантаа 10 болох, 2-оо 4 болох тухай ярих гаагүй. Харин айдас галыг бөхөөдөг гэдэг талаар хуваалцах юм. Нэг талант авсан хүн яасан? Мөн нэг талант авсан ирж эзэн би таныг тариалаагүй газараасаа хадаж авдаг. Зацаагүй газараасаа хураадаг. Хатуу хүн гэдгийг мэднэ. Би айсан туул гэж хэлсэн байгаа. Түүний ерөөсөө нэг талантаа газар булчгсан. Тэр нь түүний бурхныг тийм ээ буруугаар ойлгодог. Өөрийнхөө талаардсан буруу ойлголттой явдаг. Асуудал нь юу вэ? Айдас байсан байна. Айсан учраас тэр газарт булсан. Тэлийн ахан дүүс. Бид нар магадгүй багтаа янз бүрийн байдлаар шархалсан байж магадгүй. Ааваасаа, ээжээсээ, багшаасаа, өвөө эмээ, магадгүй ахаасаа, эгчээсээ хүсээгүй тэр шархыг авсан учраас хүчирхийлэл гэж энийг ярьдаг. Авах ёсгүй зүйлээ авсан учраас хүчирхийллийн төрлийн шархыг авсан байж магадгүй. За энээс болоод айдастай өсдөг. Би уул нь бол зургийг харуулъя гэж бодож байсан. Та Дуэйн Джонсон гэдэг одоо жүжигчин байдаг. Америкийн Холливуудын Beck тийм үү Rock гэж дууддаг тийм үү. За энэ залуугийн нэг тоглосон кино байдаг. Тэр ингээд сургуульд байхдаа ичгүүртэй байдалд ороод тэгээд би энэ айгүй гоё хөгжсөн мундаг залууч гисэн сүүлд нэг найз жижигхэн хар ингээд найзтайгаа таардаг тийм үү. Тэгээд энэ хар найз болохоор айгүй тийм өөртөө ихтгэлтэй, айгүй сэргэлэн, айгүй тийм ээ цоглог. Гэтэл өөрөөс нь бүр 2 дахин 3 дахин том айгүй хүч чадалтай мөртлөө жоохон хүүхэд амьдраад идэх тэрний дотор. Тэгээд түүнийг тэр яг тэр багийнх нь авсан шарх, багийнх нь авсан тэр айдас өөртөө итгэлгүй байдлыг нь өөрчлөхийн тулд энэ найз нь тусалдаг. Гэнэ жоохон хүүхдээ явааддаг. Би энэ айгүй том хүчтэй юм шиг харагдаж байгаа мөртлөө шийдвэр гаргаж чадахгүй. Хүмүүсээс айдаг, санаа зовдөг, ичдэг. Тийм байдлаа. Та нар магадгүй яг энэ ойлголтоор энэ киног бас нэг сонирхоод үзээрэй. Зөндөө үйл явдал болдог. Гэтэл найз нь хүн харахад бол тийм ээ жижигхэн, магадгүй чадваргүй гэсэн мэтлээ маш өөртөө итгэлтэй, сэргэлэн цов. Заримдаа яг тэр айдас, тэр хүчирхийлэл, тэр одоо зочирдмоор үйл явдал дотроо хүний дотоод хүн гацчихдаг. Магадгүй ааваасаа хэн нэг эрх мэдэлтэй хүнээс шарх авах үед бурханд итгэсэн ч гэсэн яг тэр хүнээс авсан тийм ээ сэтгэл зүйн шархаараа бурхныг харж эхэлдэг. Тэгээд бурхан яг ийм гэд итгэждэг. Тэгээд энэ залуугийн хувьд ч гэсэн би танаас айсан тул гэж хэлж байгаа. Нар боддоо бурхан хизээч одоо энэ дээр энэ эзэн нь тариалаагүй газараасаа хадаж авдаг, зацаагүй газараасаа хураадаг хатуу хүн гэж хаанч өмнө нь бичээгүй. Библиэр нь тайлах хэрэгтэй тийм үү? Бид өмнө нь эзэн тийм байсан гэсэн бол тийм гэж итгэж болно. Гэтэл энэ хүн өөрөөхөө итгэсэн байна. Гэтэл итгэлийн ахын дүүсээ. Бурхан бидний амьдралыг ингээд харж үзээл. За чи багадаа шарх авсан. Аргагүй намайг ингэж харах нь. Багадаа чи шарх авсан учраас чи ингэж амьдрах нь аргагүй гэж хардаггүй гэдгийг энэ үгнээс бид нэр хараарай. Эдгэрэх боломжууд байдаг. Өөрчлөгдөх боломжууд байдаг. Гэтэл бид өөрсдөө хараа айх юм бол бид нар буруу бодолтой болдог. Айх юм бол бурхны талаарх буруу бодолтой болдог. Тэгээд юу гэж хэлсэн энэ дээр ойлггүй муу боол залах уу гэж хэлсэн байгаа. Айдас биднийг муу болгодог. Яг тэгвэл хизээ бид нар муу болдог гэх юм бол бурхан биднийг сайн үйлсийн төлөө, сайн сайхан амьдрах, бусдад өрөөл болох бүх чадвараа муугаар ашиглаж эхэлдэг. Нэг үрхэн ашиглахгүй байдаг. Бид нар бүгдөө сайныг хийх бүрэн боломжтой. Бид нар байхгүй учраас биш, тэгж бодож чаддаггүй учраас байдаг. Би нэг олон жилийн өмнө ийм үг гаргаж одоо зохиож гэх юм уу. Яг үүндээ санхүү биш, санаачлаг дутдаг. Бид нар өөрсдөө хайрцагчдаг. Болохгүй, бүтэхгүй, байхгүй, боломжгүй. Өнөөдөр манай чуулганаас хэсэг хүмүүс илгээлтэнд явах гэж өөр улс руу богны илгээлтэнд. Бид нар би та нарт хэлдэн шүү дээ. Би Библи хамтлагаагаар явах үед, гадагшаагаа илгээлтээр явах үед, манай чуулганаас явах үед та нар өргөөрөө гэж хэлдэг. Бид нар хэмжээ бодож болохгүй. Одоо хүнд яаж одоо 5,000 төгрөг өргөх үедээ, яаж өгөх үедээ уучлаарай. Есүс амьдралынхаа 2 зис зоосыг өргөж байгаа эмэгтэйг хараад ихийг өргөлөө гэж хэлсэн шүү.
Амжиргааныхаа 2 зис цоосыг өргөж байгаа эмэгтэй бол зоригтой эмэгтэй байхгүй юу? Яагаад гэвэл дараа нь өсгөөс айгаагүй. Дараа нь байхгүй гэж дуудуулахаас айгаагүй. Тэр хүмүүсийн дунд ядуу гэж дуудуулахаас айгаагүй. Тэр өргөж чадсан. Тийм учраас үеийн үед нэмэгтэйгээс болж хүмүүс Бурхны хаанчлалд өргөсөн байгаа. Амен. Яхан дус. Бурхан биднийг айцтай учраас эвидээ гэж харж үздэггүй гэдэг эндээс харж байна. Яг бол Бурхан таныг айцаасаа чөлөөлөгдөхөр шийдэх юм бол, айцаасаа эдгэрхээр шийдэх юм бол, алхаж эхлэх юм бол Бурхан танд гайхалтай хүмүүсийг туслуулахад бэлэн байна. Одоо манай уян дээр all together DTS явуулж 2-7 хоног. Өчтөр бид нар нөхөрлөнгөө би хальтхан 2-3 хүний дотоод эдгэрлэлээр дамжуулан хэрхэн эдгэрч байгаа талаар сонссон. Энэ хүмүүс золиос гарган сурж байгаа. Цаг заваа өнөөдөр 2-7 хоногоо зориулаад сурнаа гэдэг бол амархан биш. Бас төдийлөн санхүүга төлөөд суралцнаа гэдэг бол амархан биш. Зарим нь бүр хүүхдүүдэд орхиод ажил төрлөөсөө чөлөө аваад ирээ сурч байгаа. Бурхан бидний шалтгаыг сонсохыг хүсдэг. Яг тэгвэл зөндөө боломжууд байдаг. Манай чуулганд бол гайхалтай сэтгэл зүйчнэр байдаг шүү дээ. Бүр шарын голоос өөр газруудаас бүр Швейцараас хүртэл холбогдоод зүүмээр зөвлөгөө хэд хэдэн удаагийн зөвлөгөө авч байгаа хүмүүс байгаа. Төлбөр төлөөд шүү дээ. Тэгвэл та нар магадгүй манай чуулганых байж иж аль эсвэл тийм ээ итгэвч байж иж сэтгэл зүйн зөвлөгөө төлбөрөөр одоо аавна гэж юу гэдгийг яах túсээ ингэж ирэхээр бид нар буруу болж эхэлдэг. Бид нар эдгэрхийн тулд, бид нар өөрчлөгдөхийн тулд, бид нар өсөхийн тулд төлөөсийг төлж сурах хэрэгтэй ах túсээ. Би итгэлийн амьдрал дотор дагалдагч бүтгэж сургууль сурж явах үед 16хан нүртэй жижигхэн ном уншиж байсан. Анх удаага нэг ном дуусгаж үзчихлээ. Тэгээ би нойр хүрээл тэр чи одоо ингээд нэг 5 минутын дотор уншиж байгаа. Гэтэл тухайн үед айгүй удаан уншижсэн. Ягаад гэвэл тэр хүртэл би ном уншиж байгаа. Харин үүнээс хойш би шийдвэр гаргасан. Би ном уншдаг хүн болох болно гэж. Тэгээ би ном уншиж эхэлсэн. Ном намайг өөрчилж эхэлсэн. Би дотоод эдгэрлийн номнуудыг уншиж байхдаа би үнэхээр уучлах ёстой хүмүүсээ уучлж. Би ямар тийм ээ тэр одоо шархнаасаа болж буруу үйлдэл хийдэг байснаа гим нүглээ Бурхны өмнө гимшин чөлөөлөгдсөн цагууд байсан. Би номонд дуртай. Манай уянд маань Джон Биверийн Батлан хамгаалалт гэдэг ном хитгэн байгаа. Та нар хэрвээ сонирхч байвал үнэхээр уншнаа гэж шийдвэл заяа. Бас Эрслэн сэрүүгээд Джон Биверийн эхнэр Лиза Биверийн бичсэн ном байна. Та нар энэ номыг аваад уншаасаа гэж хүсэж байна. Энэ Эрслэн сэрүүгээ номыг ганцхан эмэгтэйчүүд унших ёстой гэж битгий бодоо. Ирчүүд ч гэсэн уншаарай. Ягаад гэвэл эхнэрээ бити дараарай. Ягаад гэвэл Бурханаас өгсөн тэр гайхамшигтай чадварыг нь Бурханд хэрэглэгдэхэд чөлөөлж өгөөрэй. Эмэгтэйчүүдээ, нөхрүүдээ битгий дараарай. Тэгэл нэг бүтлгүй амтан гараа явахаараа бүтлгүүд чинь. Ягаад гэвэл багт нь тийм боломж олдоогүй учраас бүтлгүүд ч магадгүй. Гэхдээ сурна, өснө, хөгжин, хүчрэгчин. Амен. Эхнэр битээр 5 хүүхэд өсгөж хоёулаа одоо эзэн дүүлчлэн завгүй амьдрна гэдэг бол амархан биш байдаг. Над руу яриад одоо чи юутэй лээ? Одоо би өдөөс хойш тийм юмтай шүү. За чи хүүхдээ өнөөдөр чсэн. Цуглааны дараа би ийм хуралтай шүү. Тэрний цаана ямар үг явж байгаа вэ? Чи хүүхдүүдээ харна үстэй гэдэг үг явж байгаа. Тэгээ би одоо шууд ойлгоод өгөх юм бол шууд би хүүхдүүдээ харж явах болно. Яа тэгвэл юу яриад байгаа юм чи? Чи гэртээ байх хэвээр. Чи хүүхдүүдээ харах хэвээр. Ингээд дарж болохгүй. Бурхны хаанчлалын төлөө Бурхан биднэрт өгсөн хүн бүрт талант өгсөн байгаа шүү. Энэ 3 хүнийг бүх хүн төрлөختнөр төсөөлье бүгдээрээ. Бүгдэнд нь талант өгсөн гэдэг нь Бурхан аавын зүрх сэтгэл шүү. Хэдийг өгсөн нь чухал биш. Талант өгсөн. Тэгээ би түрүүлсэн шүү дээ. Нэг талант 70 жил гэх юм бол бүх амьдралынхын туршид хэрэгжилж болох, бүх амьдралынхаа туршид ашиглаж болох чадварыг өгсөн гэдэг нь үнэн шүү. Бурхан энэ дээр 4 хүнийг юм уу 3 хүнийг сонгож аваад тийм ээ 5 2 нөгөөдөгт нь юу ч өгсөнгүй гэвэл их сонин. Харин өгсөн байхгүй юу? Айдас гэдэг бол тийм ээ Бурханаас бидэнд өгсөн, Бурханаас бидэнд бүтээж өгсөн, бидний дотор өгсөн гайхалтай мэдрэмж.
ямар нэгэн буруу зүйл болох гэж байна гэдгийг мэдээд бид нар өөрсдийгөө хамгаалдаг, зайлсхийдэг, тийм ээ, холддог, өөрийгөө сэргийлдэг байхаар бүтээсэн Бурхны мэдрэмж ихгүй. Харин энэ мэдрэмж, энэ сэтгэл хөдлөл шархлах үед буруу бодолтой болж эхэлдэг. Би чадахгүй, би мэдэхгүй, би болохгүй, би бүтэхгүй. Яагаад гэвэл тэр зүйл тэр хүнийг тэгж ярьж байгааг нь сонсоод өнгөрсөн амьдрал баг руу ночих юм бол ямар нэгэн байдлаар бүтлгүүтжсэн. Бүр бүтлгүүтлийг нь хайртай дотны хүмүүс нь бүр тийм ээ ичгүүртэй байдалд оруулж исэн шарх руу бид нар очиж байна. Мэдээж хүнд тийм ээ өндрөөс айх, харанхуугаас айх энэ бол байх ёстой айдас. Би энэ айдсын тухай яриаггүй шүү. Бас бидний амьдрал хүсээгүй мөртлөө суралцсан айдас байдаг. Ирээдүй бүтлгүүтэл хүмүүсийн бодлоос айх би чадах болов уу гэсэн. Энэ бол биднэрт өөрийн мэдлгүй тийм ээ суралцсан айдас байдаг. Би бол олон жилийн өмнө араасаа нохоод хазуулж ирсэн. Их сүртэй болоогүй л дээ. Тэгвэл би надад бүх нохоо араас хазчих үдэ гэдэг туршлагын айдас байдаг. Мэдээж тэгээд би өөрийгөө болгоомжлуулж болно. Тэгвэл ингээл одоо орон сууцнд байгаа айлд ороод ч гэсэн тийм ээ юу гэдгийг нэг айлд ороод жижигхэн нохоо хараад хүртэл араас хазчих үдэ гээл сандраал түгшээд байвал би эрүүл болоогүй байна гэсэн үг байна. Тийм үстэй. Бүх нохоо л хаздаг гэж бодоод байдаг. Үгүй. Таны магадгүй хүүхэд байхад чинь найдаж исэн ирээдүй хүсэж гордож исэн тэр цаг баяр янз бүрийн зүйлс чинь таны хүслээр болоогүй өнгөрцөн бол за ирээдүй бүтэхгүй нэг сайхан гоё төсөөлж жагаад бүтлгүүтчүүд яах юм сэтгэлээр унчууд яах юм гэдэг айдас явж идэг. Бол айдсын сөрөг нөлөө дараах дөрвөн нөлөө бидэрт өгж идгийг бид нэр анзаардаг. Шийдвэр гаргах чадвар буурчдаг. Ер нь хараарай. Маш олон хүмүүс шийдвэр гаргахдаа таар байдаг. Тэгэл энийг яах вэ? Тэрийг яах вэ? Бараг л ингээд удирдагчаараа тийм ээ бүх амьдралынхаа юуг бараг шийдвүүлчих гэдэг. Зөвхөн удирдагч биш л дээ. Эхнэрээрээ ч юм уу, эсвэл эхнэр нөхрөөрөө ч юм уу, яг тэгвэл айж идэг. Боломжуудаас зүгтж идэг. Яг тэгвэл боломж болгон эрсдэл гэдэг хаягтай ирдэг байхгүй юу? Яг тэгвэл боломжийг шүрж аваад боломжийг ашиглах үед эрсдэл байдаг. Жишээ нь бид ингээд Улаанбаатарт өнгөрсөн 7 хоногийн жишээг л ярихад Улаанбаатарт Баян хонгорт өөр хангаад үйлчлээд ирэх үед тийм ээ 3 шөнө 4 өдөр үйлчлээд ирэх үед зөндөө эрсдлүүд байгаа. Наад зах нь санхүүгийн эрсдэл, цаг хугацаа, эхнэр маань арталт үр хүүхдүүдэд өсгөөд ажил үйлчлэлээ хийх эрсдлүүд байгаа. Тийм үстэй. Тэгэл ядарна хол цанд. Маш хурдтайгаар явж байгаа учраас ядарна. Тэгэл нэг сургалтаа 3 газар давтан заах үед маш их ядардаг. Тэгвэл өөртөө итгэл суларч идэг. Айдсаас болоод. Хэрвээ та өөртөө итгэж ингээд сулраад өөртөө итгэл баг байдаг бол тийм ээ өөртөөгөө энэ тал дээр ажилласаа. Бурхны өмнө залбираасаа гэж. Над ямар нэгэн байдлаар багтаа авсан шарах айдас ичхүр байгаа юм биш үстэй. Стресс түгшүүр нэмэгдэж идэг. Хин нэг ингээл чанга хашгирах ч юм уу. Хин нэгэн альсвал чангаар одоо хин нэгнийг зэмэлж загнах, зандрах ийм тохиолдол өөрийг нь загнаагүй байхад л сандраал түгшээл. Би ямар нэгэн буруу зүйл хийцэн биш байгаа да. Хамт олонд нь ямар нэгэн асуудал ирэх үед надаас болсон юм биш байгаа да гэдэг ийм айдас дотор байдаг. Тэгвэл би одоо бас баярлалтай юм нөх юм бол тодорхой хэмжээний сэтгэл зүйн талаар бас сурах боломжууд хүсэл надад их байдаг. Яг тэгвэл Бурхны үг бол маш их сэтгэл зүй байдаг. Тэгвэл бид нар айдсыг яаж шийдвэрлэх вэ? Би айсан тул гэж хэлсэн. Айдас галыг бөхөөж идэг. Тэгвэл бид нар айдсаа нэрлэж сурах хэрэгтэй. Би юу нь яг юунаас айдаа? Бид нар айдсаа нэрлэнэ гэдэг бол маш чухал юм. Өөрөөсөө асуух хэрэгтэй. Би яг яагаад айгаад байгаа юм бэ? Би юунаас айгаад байгаа юм бэ? Би яг яана гэж бодоод айгаад байгаа юм бэ? Бүтлгүүд нь гэж бодож айгаад байна гэвэл бид түрүү хэлсэн тийм үү? Баг руугаа бид нар очих хэрэгтэй. Юунд бүтлгүүтэй? Юу? Босооч. Би та нараар 19 нас хүртлээр би ном уншив. Яг тэгэхээр нэг одоо хүчтэй тийм
одоо харизмтай эрэгтэй багш байсан. Би ингээд математиктаа таараа өсөж бас математикийн багш байсан тэр. Тэгээд ер нь тийм шуум явдаг байсан ах нараас. Тэр багш ирэх юм бол, тэр багш орох юм бол тэгэл та нар дуусаа гэдэг. Тэр багш бол зөв юугаар чамаагүй зодно, юугаар чамаагүй та нарыг одоо айлгана. Манад орсон. Тэгээд самбар дээр тоо бичүүлсэн. Тэгээд цагаас. Тэгээд юу ч мэддэггүй одоо гэж одоо тийм ээ хүүхдүүдийг намайгч бас тэгсэн баг. Тэгээ ягаад чинь юм мэдэх хүсэл унтарсан. Ер нь мэдэж яах юм? Ер нь мэдэх гэж хичээж яах юм? Тэгвэл тэр багшийн хичээлийг болж л өгвөл одоо бид нар ярьдаг тийм үү? Пялах. Зүхтаах. Яагаад гэвэл айж байгаа байхгүй. Тэгвэл бид нар айцтайгаа бид нар нүүр тулж сурах хэрэгтэй. Хүнээс айдаг бол тийм ээ бид нар төстэй тэр тийм хүмүүстэй таарах үедээ айж идэг. Намайг ингэж хэлчихгүй дээ. Намайг тэгээд хэлчихгүй дээ гэж айж идэг. Тэгвэл би таныг очиод тэр батаа цэцгээ доржоотой шууд нүр тулаа гэж хэлээгүй шүү. Төстэй хүмүүстэй нүр тулаад өөрийнхоороо байж сурах хэрэгтэй баг багаар. Би ингэж бодож байна. Яг л миний бодол таалагдахгүй байж болно. Миний санааг хүлээж авахгүй байж болно. Гэхдээ энэ бол зүгээр гэдгийг сурах хэрэгтэй. Сэтгэл зүйн сургалд орохгүйг шүү заяа. Айсан тул гэж хэлж байгаа шүү. Яг тэгвэл тэр айцны явсаар хагаад цорын ганц амьд бурхан хайраар дүүрэн, нэгүслэр дүүрэн, ерөөлөөр дүүрэн бурхныг буруугаар харахад өргөдөг байхгүй. Тэгээ асуу. Энэ үнэхээр бодит аюул уу? Эсвэл зүгээр л төсөөлөл үү? Тэгээ би таныг нэг жижигхэн хөөрхөн дасгал сураасаа гэж үзэж. Бид нар бүгдөө амьдрал тулж байгаа. Бид нар бүгдөө ирээдүрөө явж байгаа. Алхаж үзээгүй ирээдүрүүгээ, амьдарч үзээгүй ирээдүрүүгээ явж байгаа. Тийм санал нэг үстэй. Энд ухарж байгаа хүн байхгүй үстэй. Та маргааш руу амьдардаг хүн байхгүй үстэй. Хүссэн ч хүсээгүй ч та тийм ээ биш ээ өчигдөрлөө амьдардаг хүн байхгүй үстэй. Хүссэн ч хүсээч бид нар маргааш руу амьдрах. Тэг учраас бид нар сэтгэл дүгших, айх, сандрах ийм мэдрэмжүүд төрөх нь гарцаагүй. Ийм мэдрэмжүүдийг огт төрөхгүй, төрж болохгүй гэж бодож байгаа та буруу бодолтой. Төрнө. За тэгвэл би танд нэг жижигхэн дасгал зааж өгье. За та судал дээр зэг суугаарай. Цэг суугаад хамраараа гүнзгий амьсгаа аваад ямаараа гаргаарай зэ. За натаа хамт нэг уянгаарай. Тавьширдаг. За одоо яах вэ гэхээр тийм ээ. Яг ингэж өдөрт бид нар гүнзгий амьсгаа авахдаа бурхан талархаарай. Бурхан минь баярлаа. Бүх зүйл талархаж байна. Бурхан минь баярлаа. Та надтай хамт байгаа. Бурхан минь баярлаа. Танаас тийм ээ миний амьдрал тусламж ирэх бол. Амен. Амен. Ингэж айдсыг даван тоолж сурах хэрэгтэй. Яа тэгвэл биш үү? Айдас нүур тулаагүй том харагддаг. Харин дунд нь орох үед туулж иглэх үед төсөөснөөс хэдэн 10 дахин жижигхэн мэддэг. Өдөрөө шүүгч 6-гийн 12 руу очив. Шүүгч 6 дугаар бүлгийг ер нь унших юм бол медианчууд бүр асар их тэмээн сүрэгтэйгээ ирээд бүр мал адгуустайгаа ирээд Израилийн тэр тарилсан тийм ээ тариа будааг хуух сордог байсан. Израильчууд бүгдээсээ ингээд айдас давтдаг байсан. Хүн ингээ хайхаараа бүр ингээ жижигэрчдэг байхгүй юу? Хамаг булчин шүрмсэн үртэл чангараад ингээд нэг юм атичдаг. Яг тэр шиг сэтгэл зүйн хувьдсан Израиль ингээд жижигхэн болцсон. Өөрсдөө бүр ингээ жижигхэн гээд мэдэрсэн. Та санаж байгаа Израилийн ард түмэн цөлөөр туулаад явж явах үед тийм ээ амлалтын газар нутаг руу ороод тийм ээ одоогийн Хеброн буюу өмнө нь бол Кириат Арба гэж нэрлэжсэн газрыг хараад юу гэжсэн. Тийм ээ бид бол тэдний нүдэнд зарцаа юм байна гэж хэлсэн. Тэгвэл хараарай. Израилийн ард түмэн медианчуудаас айгаад үнэхээр хайц давтсан байхгүй эзний тэнгэр илж ирээд Гидеонд юу гэжсэн 6-гийн 12 дээр хамт уншицгаая. Эзний тэнгэр илж түүнд үзэгдэн эрдгэх хүчит дайчин минь эзэн чамтай хамт байна гэж хэлсэн байна. Эзэн юу гэж хэлдэг гэх юм бол
Өө та нарын станаар айдлагыг чинь ойлгож байна. Медианчууд ямар их байгааг хардаа, та нар ямар цөөхөн байгааг хардаа ингэж хэлээгүй. Өнгөрсөн он жилүүдэд та нар ямар их зовлоо гэж шалтгач яриаггүй. Эзэн үгч нь бол Ирмэгийн дайч минь эзэн чамтай хамт байна. Зоригтой бай гэж хэлж байгаа байхгүй юу? Чи хориотойгүй. Чи дуусаагүй байна. Бурхан 2 жилийн өмнө яг л ингээд машин бариад ингээд явж тэ би олон жил үйлчилж байна. Одоо ер нь өвгий дараагийн хүн гэж зөндөө юм бодож ирсэн. Яагаад гэвэл аашиг сэтгэлээр унж ирсэн. Харин эзэн намайг машинаа бариад явж их үед яг ингээд одоо залбирч тийм ээ Бурханы өмнө гаргаж явах үед гарсны дараа Бурхан надад намуухан дуу болгоор дотор минь ингэж хэлэх шиг болсон. Тавина. Би халаалт дуусч байна. Одоо яг эхлэх гэж штэ гэсэн баг. Яг ингээд одоо өнгөрсөн 2 жилийг харахаар энэ Библи амтлагаа сургалт үйлчлэл тийм ээ орон нутаг гадаад янз бүрийн үйлчлэлүүдээ харахаар ёстой эхэлж байгаагаа харж байгаа байхгүй юу? Одоо л эхэлж байна. Харин бүр одоо эхлэхдээ яаж ингэж хүний хүч чадал өөртөө бардаж, өөртөө итгэж явахгүй ш. Харин Бурханд итгэж, миний магтаал, залбирал, Бурханыг эрэлхийлэх зүрх сэтгэл улам том болж байгаагаа мэдэрч байгаа. Амен. Тэг жинхэнэ эхэлж байгаагаа мэдэрч байгаа. Йошуа 1:6 дээр очих юм бол ингэж хэлсэн. Йошуад эзэн тууштай бөгөөд зоригтой бай. Өвд эцэст нь нөхөр миний андгаалсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ гэж хэлсэн. Альфа ба омега болсон. Эхлэлж байхгүй, төгсгөлж байхгүй, бүгдийг мэдж байдаг Бурхан ингэж хэлж байгаа юм бол юунаас айна гэж. Гэтэ хэлсэн шүү. Юунд ч чи бүү. Хэвээ чамааг айлгах юу ч тохиолдохгүй гэж хэлээгөө. Тохиолдно. Есүс хүртэл хэлсэн мэт та нар зовлонтой байх болно. Харин бүү би та нартай хамт байх болно гэж хэлсэн. Би ертөнцийг ялсан та нар бас ялах болно. Яг гэвэл та нарын дотор байгаа нэг нь энэ дэлхийд байгчаас агуу юм а гэж хэлсэн байхгүй юу? 2-р Тимоти 2:1 дээр Илч Паул өөрийнхөө сүнслэггүй болсон Тимотед ингэж хэлсэн. Энд хүмүн Христ Есүс нэгүслэр юу гэж хэлсэн бэ? Юу гэж хэлсэн бэ? 2-р Тимот 2:1 зоригтой байна гэж хэлсэн байна. Энд юу гэж хэлсэн байна? Чамайг айлгах юм тохиолдохгүй гэж яриаггүй. Харин юу гэж хэлсэн байна? Зоригтой бай гэж хэлж байгаа байхгүй юу? Нэгүсэл гэдэг бол 2 утгатай. Яг грек үгэн дээр. Нэг нь юу гэх юм бол өөрчлөгдөх ёсгүй, өршөөд авах ёсгүй, цогцгүй нэгнийг Бурхан өөрөө шийдээд уучилж өршөөсөн Бурханы өршөөлийг хэлдэг. Нөгөөх нь ямар утга байдаг гэх юм бол хүнд байдаггүй, тийм ээ? Бурханы ажил, Бурханы алдрын төлөө амьдрахад хүнд байдаггүй Бурханаас ирдэг хүч чадлыг хэлдэг байгаа. Тийм учраас юу гэж юм? Нэгүсэл төр зоригтой бай гэдэг чиг бол Бурхан чамд цаг нь ирэхээр өгөх болно хүчийг. Мэргэн ухааныг өгөх болно, хүмүүсийг өгөх болно, баг хамт олныг өгөх болно, хангамжаа өгөх болно гэдэг үггүй юу? Бурхан бидний бүх зүйл бэлэн болгочоод миний хүү битээ. Би чам тийм ээ хамт байх болно гэж хэлдэггүй. Харин юу гэх юм бол би чамтай хамт байвал зоригтой бай. Усан дээгүүр алах шаардлага юмд алах. Шуурган дунд орох ёстой бол ор. Давлгаан дээгүүр алах ёстой бол алах. Тэр үед чи миний чамд өгөх нэгүслийн хүчийг чи мэдэх болно. Яг ингээд тулаа явж явах үед Бурханы өгсөн зүйлсүүдийг олж харж эхэлдэг. Бурханы өгсөн хүмүүст талархаж эхэлдэг. Бурханы өгсөн боломжуудыг шүүрч авдаг. Зүгээр сууж байгаад олж харахгүй. Дуулал 60-ын 12 дээр ингэж хэлсэн байна. За тэгсэн дээр гарвал хамт унш. Харсан уу? Дуулал 60-ын 12. За нэгэн дугаар хамтдаа уншицгаая. 3 Бурхантай хамт бид зоригтой байна. Өстнүүдийг маань гიშгэлэгч нь тэр билээ гэж хэлсэн. Дуул 31:24-ийг бас гаргаж өгөөч. Дуул 31:24. За, хамт уншъя. Эзэнт найдагч бүгдээ тууштай байж зүрхээ зоригтой байлгах түн гэж хэлсэн. Таныг бөхөөж байгаа. Галыг чинь бөхөөж байгаа. Амьдралыг чинь бөхөөхийг хүсэж байгаа. Айдаст бити боломж өгөөрэй. Би бити ай гэж хэлээгүй шүү. Харин айж байгаа бол шийдвэрлэх гэж алхаарай. Эдгэрэх тийм ээ зориулт гаргаарай. Би яагаад зоригтой байж чадахгүй вэ? Би яагаад эзний төлөө зоригтой амьдрч чадахгүй вэ?
Хэрвээ шарах байгаа бол эдгэрхийн төлөө орой. Та нар магадгүй дараа нь энэ all together DTS жилдээ ганцхан удаа явагдахгүй. Өөр аймагуудад очиж явагдана. Бүр очиод манай алсын ярьж болох сураараа, эдгэрээрээ, чөлөөлөгдөөрэй. Энэ 2 дахь өдөр сүнслэг эрх мэдлэг конференц болно. Ийм эзний хүмүүсийн бөөндөө цуглаж байгаа магтаал, залбир, сүнслэг оршихуд байгаарай. Яг тэгвэл ингэж бид нэр өөрчлөгдөж, чөлөөлөгддөг байхгүй юу? Эдгэрдэг, босгон байгуулагддаг. Харин энэ дэлхий биднийг үргэлжил бөхөөхийг, унтраахыг хүссээр байгаа шүү. Бурхны үгийг өргөөрэй. Дөрөв хэлсэн шиг 2 жилийн өмнөөс энэ тийм ээ Бурхны үгийг өргөх үйлчлэлийг хийх үед ямар олон талаар өрөөгдөж байгаа харж байгаа. Тэгээ би дүгнэлт хийсэн байхгүй. Манай Вайвам 20,000 гаруй бүтэн цагийн ажилтнтай. Бараг 200-аад улсад одоо салбар гэх юм уу Вайвам бейс байгаа. Яг ийм. Дагалагч бүлтэг сургууль явуулдаг. Тэгээд 1500-600 одоо яг ийм юу бейсүүд байгаа. 200-аад улсад байгаа 1500-600-аад бейс байгаа. Тэгээ бурхан яаж ингэж тийм ээ өсгөө энэ 60 гаруй жилийн туршид. Тэгээ би зүгээр нэг дүгнэлтэнд ирсэн. Вайомыг үүсгэн байгуулагч Лорен Канагийн баг. Тэр үүсгэн байгуулагч анхны удирдагч нарын үнэхээр том юм байгуулгыг зорилго тавиаг. Тэр юу гэж хэлсэн бэ? Нэг хүнд өөрийнх нь хэл дээр Библиэтэй болох юмсан гэдэг л зорилгоор явсан. Хаалттай коммунист улс руу орохдоо машиныхаа тийм ээ хаалганы атвчийг салгаж авч байгаад Библи хийгээд цөөхөн хідэн Библич утгаа аваад тэр улс руу орж исэн байна. Баригдтал юм бол шууд шорон. Баригдтал юм бол алуулгач боломжтой байсан байна. Бурхны үгийг өргөсөн. Бурхны үгийн төлөө зоригтой амьдарсан хүмүүсийг Бурхан өрөөдөг. Яг тэгвэл энэ үгэнд нь юу байгаа гэж хэллээ? Бурхны амьсгал байгаа байхгүй. Амен. Амттай залбирая. Тэгэл яхан дэс. Магдалины багийг урьж.